Эрүүл мэндийн сайдын 2017 оны А-дроо 472 дугаар тушаал, Орхон аймгийн засаг даргын 2018 оны А-дроо 126 дугаар захирамжийн дагуу жил бүр эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулдаг. Тэгвэл 2025 оны хувьд эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 1, 2, 3 дугаар зэрэгт шалгарах хүсэлтийг 13 байгууллага өгсөн байна. Манай баяжуулах үйлдвэр ихэд ажлын байрны төр амрах байр гэдэг тэр дуу чимээтэй орчноос бүх өрөөг ингэж гаргаа зориултын өрөөг тусгаарлаа төр ажлын байрыг ингээд шинээр 5 тийм ажлын байр хийсэн байна. Манай аж ахуй үйлчилгээний цэг гэхэд албан газруудад жишг болох уцаар жишээ үлгэр жишээ үзүүлэхээр нь хүүхдээ хүлээж байгаа ээжүүдийг хүүхдтэйгээ саатуулах ээжигээ аавыгаа хүлээж байгаа хүүхдийг саатуулах хүүхдийн өрөө эднэр гих зэрэг юм хийж маш амжилттайгаар яг л өөр хажтынхаа төлөө өөр хажтынхаа эрүүл мэндийн төлөө олон ажлуудыг хийсэн байна. Мөн ус хангамжийн цех энэ жил 3 дугаар зэрэглээ хангасан гэдгээр шалгуур үзүүлэлтээр орсон байгаа. Ус хангамжийн цех бол маш олон төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан нэмж бурмаагийн санаачлагаар олон төсөл хийсэн. Жишээ нь гэхээр 15 ажилтнаа тамхинаас гаргана гэдэг бол энэ их том тамхинаас гарах төсөл бол 6-аас 8 сар явагддаг. Энэ 15 хүнтэй жилж тамхинаас гаргаад 20 хүн тамхиныхаа хэрэглээг өнөөдрийн байдлаар одоо 60% бууруулсан ингээд явж байгаа төсөл байна. Энэ бол маш сайн төсөл. За манай байгууллага нь одоо Орхон аймгийнхаа бүх насны иргэдэд насан туршдаа суралцах боловсролын үйлчилгээ хүргэдэг төрийн байгууллага байгаа. Нийтдээ бүх хүн маань одоо насны үйлчлэлээр нь хүүхдийн өөрчлөлийг дэмжсэн одоо шатар, гитар, урлан бүтээх, компьютерийн сургалт, англи хэлний сургалтууд, за үндэсний бичгийн одоо анхан дунд гүнзгий шатны сургалтууд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд чиглэсэн үндэсний бичгийн одоо хоцрогдол арилгах сургалтууд байна. Мөн төрийн албан хаагчдыг одоо компьютерт бичих, ажлын байран дээрээ суралцах, дэмжлэг үзүүлэх энэ чиглэлийн сургалтууд байна. Эмэгтэйчүүд, залуучуудад одоо бүх насны иргэдэд зориулсан одоо хоёртлээс гүрийн сургалтууд, за гар урлал, давс, савнгийн, за мөн гар урлалын гипсэн урлал, бас англи хэлний сургалтууд, англи хэлний ярианы клубүүд зэрэг маш олон төрлийн сургалтууд байдаг. Тэгээд нийтдээ хичээлийн жилд 17 чиглэлийн хөтөлбөрөөр одоо 180 гаруй сэдвт сургалт үйл ажиллагаад байгууллагуудад захиалга сургалтаар нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа сургалтын нэг төрөл бол иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх хэмэл оюун ухаан, за мөн дижитал шилжилтэд чиглэсэн энэ сургалтууд маань иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байна. Эрүүл мэндийг дэмжих байгууллагыг шалгаруулахдаа эрүүл мэндийг дэмжих бодлого, эрүүл мэндийг дэмжих орчин, эрүүл мэндийг дэмжихэд хамт олонны оролцоо ба хувь хүний зан үйлийн өөрчлөлт, эрүүл мэнд ба нийгмийн үйлчилгээ гэсэн шалгуур үзүүлэлтээр 3 зэргийн хүрээнд шалгаруулдаг. Тэгвэл энэ оны хувьд дэмжигч байгууллагаар шалгарах хүсэлт өгсөн 13 байгууллагаас шинээр буюу 3 дугаар зэрэглэлд 4 байгууллага, зэрэглэл ахиулах буюу 2 дугаар зэрэглэлд 3 байгууллага, 1 дугаар зэрэглэлд 2 байгууллага тус шалгарсан байна. Манай байгууллага 2024 оны 1 сарын 29-нд Баян өндөр сумын хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг 150 хүүхдийн хүчин чадалтай баригдаж ашиглалтанд орсон. За ингээд үүнээс хойш бол бид нэр стратеги төлөвлөгөөндөө болон одоо жилийн төлөвлөгөөндөө эрүүл мэндийг дэмжих байгууллага багш ажилтны эцэг эхийн одоо эрүүл мэндийг дэмжсэн ийм байгууллага болох юм зорилтыг тавьчлуулах байгуулагдсан цагаас бол ажилласан. За энэ чигээр бол энэ чиглэлээр бол нэлээдгүй ажлуудыг бид хийгээд 25 оныхоо 11 сарда бол эрүүл мэндийг дэмжигч байгууллага болё гэсэн хүсэлтийг бол өгсөн байгаа. Сургуулийн боловсрол бол хүүхдийн эрх хамгаалал гэдэг ийм сургалтуудыг багш нарт болон эцэг эхүүдэд за мөн одоо хүүхдүүдэд ийм зориулсан үе шаттай сургалт хөтөлбөрүүд бол нэлээдгүй явагддаг. За энэ чухалаар бол бид нэр хүүхдийн эрх хамгааллын талаар бол энэ хүүхдүүдийг хаана хүрч болохгүй өөрийгөө хамгаалах эрсдэлт нөхцөл байдалд орох үедээ одоо өөрийгөө хамгаалж сурсан байх хэрэгтэй гэдэг энэ одоо сургалтуудыг бол хүүхдүүдэд явуулдаг. За ингээд одоо манай одоо завсарлагын цаг буюу одоо өдөр тутамдаа 10 цагаас бол завсарлагын цаг явагддаг. За энэ сургалттай уялдуулаад энэ завсарлагын цагийг энэ нөгөө хүүхдийн хүүхэд олгон өөрийн хурж болохгүй эсгүүдээ бол хөдөлгөөнтэй энэ дууг бол хүүхдүүдтэй 10 сараас эхлээд заасан. Тэгээ одоо хүүхдүүд маань бол 2 настайгаас эхлээд 5 настай бүх хүүхдүүд маань бол сурсан байгаа. Энэ жилээс бие навны багш нартай болсон учир нь бол UBS руу ороход нэг суурийг тавьж өгдөг.
одоо энэ цэцэрлэгийн багш нар одоо баруун зүүн тийш ирэх жагсаал зохион байгуулалтыг багш нарт нь дөхөн болгож авчиж өгдөг учраас цэцэрлэгийн насны хүүхдүүд айгүй хөөрхөн хүлээж авдаг. Цэцэрлэгийн насны хүүхдүүд голцоо дандаа хөгжөөн тоглоом ордог, хүүхдийг хөгжөөн баясгадаг. 10 жилийн сургалтаас арай өөр хүүхдийг хөгжөөн баясгаж хүүхдэд ийш тийш затаар орохын тулд янз бүрийн хөдөлгөөнд одоо энэ бүх хэрэглүүд манад байдаг. Энэ хэрэглүүдээр өдөр болго өөр хичээл орохоор хүүхд айгүй сонирхолтой бага насны хүүхдүүд. Бүр бага ангийн хүүхдүүд болохоор одоо энэ зурагтай бид нар харьцуултай харьцсан. Гэхдээ бага насны хүүхдүүдийн зурагтай биш хөдөлгөөнд тоглоомоор саатуулах одоо өсөж цайрайлахаас ахуулаад энэ чинь 4 бүлэгтэй байдаг шүү дээ. Бэлтгэл ахлах, дунд баг гэдэг. Бэлтгэл ахлахуд арай жоохон сургуулийн насны хүүхдүүдийн дасгалыг дөхөм дасгал хийлгэж өгдөг. Бага насны дунд баг хоёрт бол бүр арай нэг хүүхдийн ивийг олуулах одоо баруун зүүнээ ялгах тийм дөхөм дасгалууд ордог. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагад шинээр шалгарах хүсэлт төрүүлсэн байгууллагын хувьд эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох зорилтыг тавьж урт хугацаанд хэрэгжүүлсний үр дүнд биелэлээ олж байгаа бөгөөд байгууллага тус бүр өөр өөрийн онцлог хэв шинж эрүүл мэндийг дэмжих дадлыг хэвшүүлсэн байсан юм а. Мөн тэдний зүгээс хувь хүний эрүүл мэндэнд байгууллагын эрүүл мэндтэй салшгүй холбоотой гэдгийг хэлж байлаа.